Ахмад Ачин цэгмэд Чимэд Цэрнаар Москва хотыг зорилоо. Дуу шүлгийн уралдаан өндөрлөхөд ганцхан хоног үлдээд байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд онгол дагуу мод тарилаа. Хүүхдийн жаргалан цуслан дөрвөн улирлаар ажилдаг болно. Ялтын баяраар Улаануд хотын төв талбайд 500 бүжигчин бүжиглэнэ. Стрижи багийн гайхамшигт агаарын үзүүлбэр тун удахгүй болно. Ice Globe-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Авга эх орны дайны ялалтын 80 жилийн ойд манай улсаас олон Ахмад Ач урагдсанаас 102 насыг зоогдож байгаа цэгмэд Чимэд Цэрнаар багтжээ. Сүрэн хорлоогийн цэгмэд нь 16 наснда Монголын ард түмний сэтгэлийн өгүүлгийг Оросын ард түмэнд хүргэх ажилд томилогдож фронт цэгмэд гэх алдрыг хүртсэн юм а. Харин Цэрэнгийн Чимэд Цэрэнгаа халах голын дайны үед 16 наснда сайн дураар сувилагчаар ажиллаж ялалтын ухааг үргэлжлүүлэхэд хувь нэмрээ оруулсан юм а. Монголын түүхэнд бүтээсүүлээрээ домог болж үлдсэн хоёр бурай Алтан Москваг зорж байна. Тэдэнд олон орны цэрэг эрс хүндэтгэл үзүүлж ёслох болно. Дуул, шүлгээ унш, бичлэгээ хий. 3 сая төгрөг хож. Авга эх орны дайны ялалтын 80 жилийн ойд зориулан манай телевизээс дуу шүлгийн уралдааныг зарлаад байгаа. Уралдаан дуусахад ганцхан хоног үлдлээ. На границе тучи ходят мура, красоровый тишиной объят. У высоких берегов Амура часовые родины стоят. Уралдаанд ирүүлсэн материалыг шүүгчид шүүж энэ сарын 15-нд дүнгэн гаргана. Анхныхаа модыг суулгаж байна. Өөрхөнгөө аймгийн 10 хэр хотод хөгжлийн бэрхшээлтэй иргэд онгох голын дагуу мод тарьжээ. Тэд 100 ширхэг улаас мод тарихаар бэлтгэснээс 40-ыг нь тарьсан байна. Ирэх амралтын өдрүүдэд үлдсэнийг нь тарих гэж байна. Мөн модоо хашаагаар хамгаалах ажлыг зохион байгуулжээ. Цаашид тэд сайн дурын идэвхтнүүд болно гэж ярьж байна. Тэд бэрхшээлтэй хэмээн хойш суусангүй. Жилээс жилд урсцсан хумигдж буй онг голоо хамгаалахаар гар биеэр оролцохыг хүссэн байна. Байгаль хийдээ өөрийнхөө оруулах хувь нэмрийг одоо дээл боломжийг эсгэж оруулсан шүү. Булган аймгийн жаргалан цуслан дөрвөн улирлаар ажилдаг болно. 60 жилийн түүхтэй тус цуслангийн үйл ажиллагаа 2014 онд зогсжээ. Харин 2024 онд 10 жилийн дараа аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүн байгууллагуудын дэмжлэгээр засвар тогтчлтын ажил хийж дахин хүүхдүүдээ авч эхэлсэн байна. Өнгөрсөн 101 ээлжиндээ 100 хүүхэд хүлээн авчээ. Одоо 9 хотгонтой олгож өргөдгөх юм байна. Сонирхуулахад өнгөрсөн оны байдлаар манай улсад 61 хүүхдийн цуслан бүртгэлтэй байгаагаас 53 нь идэвхтэй үйл ажиллагаа эрхэлж 91 мянган хүүхэд амарчээ. Гэхдээ үүний тал хувь нь буюу 45 мянган хүүхэд олон улсын хүүхдийн найрамдал төвд амарсан байна. Ёслын хувцас Георгиевийн тууз фронтын тухай дундаас гадна 500 бүжигчингээд буриадад ялалтын баярыг өргөн дэлгэр тэмдэглэхээр бэлтгэжээ. Үндсэндээ баярын үйл ажиллагаа хэдийн эхэлсэн байна. Соёл спортын ордон хэд хоногийн туршид уран бүтээлчдийн хөл хөдөлгөөнөөр тасрахгүй байсан бол одоо үзэгчдээр дүрчээ. Мэдээж баярын хамгийн хүндтэй зочид нь Ахмад Ачид болоод тэдний гэр бүл ойр дотны хүмүүс байна. Залуус энэ үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцож байна. Гэхдээ энэ бол удирдгал гэж хэлж болно. Жинхэнэ тоглолтыг ирэх амралтын өдрүүдэд үзүүлнэ гэж зохион байгуулагчдын зүгээс хэлж байгаа юм а. Дашрамж сонирхуулахад Оросын холбооны улсад олон улсын хөдөлмөрчдийн эв санааны баяр болоод ялалтын баярын өдрөөр тус бүр 5 хоног амардаг. Бүх нийтийн амралтын өдрүүд тохиож буй учраас баярын үйл ажиллагааг хүн бүрт хүртээмжтэй байхад анхаарч байна. Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ сарын 25 тохионо. Энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан Оросын холбооны улсын алдарт уран нислэгийн Стрижи баг МиГ-29 загварын сүнөгч онгоцоор агаарт гайхамшигт давтагдшгүй үзүүлбэрээ үзүүлэх гэж байна. Буян тухай нисэх бодол болох энэхүү үзүүлбэр нь хоёр орны найрамдалт харилцаа батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг улам бэхжүүлж, залуу хойч үедээ их оронч үзэл нисэх хүчнийг сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулах юм а.
Ice Global-ийн цөөн хормын мэдээ байлаа. Үзэгч танд ялалтын баярын мэндийг дэвшүүлье.